Сэвгд орж ээжийн хөмсгөн зангидаа 4 жил нээгдээгүй. Хүний хорвоод гоморхсон харцаан 4 жил хурайхаагүй. Дал төгсөн хөгшин зунжин намаржин булгын овооны эзгүү тусланд гонь ганцаараа эзэн нь сууж хідэн малаа аах уйлж майзгэрнэн яардгийг айл сахалт их нь үзөөд өрөвдмөр хайрламар өрөөл бусд хараад гайхмаар бас сочмор байлаа. Богдуулын ингэрт мэдлэж ганж өрсөмийн хойморт нутагшин булгын овоон зустаг сэвгд орж ээжийн 70 нас нь энэ 3 чигийн хоорондох 100 газрын зайд оршин амьдардаг. Энэ яваа насандаа сэвгд орж ээж бойр хөлний усаар тоолошгүй ар шаалж оршин хөрлөний урсгалыг наснаасаа илүү гаталсан ч заяандаа нэг бүдэрч амьдралдаа бас нэг хальтраад эгэл жирийн бараг өсвийн хөвийн босод тавилнаар энэрлийг хүлэн далай шиг ивлүүлж хайрыг бойрын усан шиг ундруулан нартын нэгэн домог болж хайлжээ. Сэвгд орж ээж өргөлж нойр хождог. Нойргүй урт шөнийн харангуйд өнгөрөн одсон хүн үйл хийгээд гачиг зовлон бүхэн нүдэнд нь илэрч элэг эмтрэн зүрх шимширхээр хаяада дуу алдан уйлмаар чээж онгойтл хайсгарчмаар санагдана. Өөр шүн өнгөн харангуйгаас тэгтлэн айдаг болохоор сэвгд орж ээж үүрийн гэгээтэй уралдан босож уургах нар малаа гаргадаг байлаа. Өрөөгчнөө гаргах юм уу? Гаргана. Малчин хүний өглөө бүрийн хатуу ажийг дал хөрсөн хөгшин ээж гүйцэтгэнэ гэдэг нөгөө үе гişүү хөл нурууны өвөршил яаж ч тест байдаг юмтэй бөөмд. Хөрхи энийг үтлэхийн жаргал гэх үү, зовлон гэх үү? Чохон юуны төлөө зовж зүдэрч байхаа бол та. Байгаа юм барахтаа амархан шиг. Байгуулах гэж миллион идорд. Өнөөдөр сэвгд орж ээж хөх төрлөгээ өмслөө. Энэ төрлөг бол ээжийнх нь гэрээслэж үлдээсэн төрлөг. Нэгэнтээ 40 жил түүнийг гойлож амин эрдэнэ болжээ. Энэ хөх төрлөгээ өмсөх болгон ээжийнхээ өвөрт бүвээлгдэж байх шиг санагддаг. Мөнч ээжийнх нь агуу өнгөрт багтаж алга үр, ач омбол, эр нөхөр, төрөл төрөсөдөөс хураг ишиг, унах тугал, хот ус хүртэл мөрөөд нь дурсна. Сэвгд орж ээжийн уудам чээж ханахраа. Миний төрхөн аажи 86 онд 69-ийн өнгөөр над өгсөн. Миний аажи бол одоо өмгтэй хүн чихнаа бол өргөтэй хүний хийдэг ажлыг бүр хийдэг. Имнийгээ сурган, тэргээ мөрлөн дөөхөн манайхан чинь модон тэрэгтэй сараа хүлээнд өгөхгүй юм уу? Арлаашаа ийм ажлаа бол бүр хийдэг. Сур дарах, одоо суран ажил бас бүр шүдэр зангидах энэ төр газар зангидах бүр хийдэг байжээ. Сэвгд орж ээж овоо найрын бэлтгэл ажраа тохиноолж өдөр тутам яарлаа. Тэрэх өсөв, өргөц барьцаа, эдэн умдаан, жочлог дайлдаг, хоног байргээд Монгол гэр босгож майхан гэр барьлаа. Зуны өдрүүдийг ингэтлээ яаруу зүдүртээ өнгөрүүлдэхийн шалтгаан нь түүний хэлбэл үг гişвэл газар зорсонтой хүрн бодсноо өгтөн гэх хатуу зуудал хадан авирна байлаа. Үнэндээ дал хөрсөн хөгшнийг өр хөөгтүүд нь жаргуулдаг. Сэвгд орж ээж харин өр ачаа жаргуулахын төлөө зүтгэж байна. Түүний ботхоор яарвал энэ тэрий бодох заваалга ботхын зовлоноос зайлна гэж өдөрчин яарна.
Сэвд орж ээжид бор унаг, халзан тоглол, халтар ишиг, лавтгар хураг, өрвөөхэ, бондхор гэх 6 хүүхэдтэй. Сэвд орж ээж 6 хүүхдээ үзвэл сэтгэл сэргээд хязгаарлахгүй баярлдаг. Өглөөгөр 6 хүүхдээ ойртуулан додомтдог нь Сэвд орж ээжийн өнөө зуны нэгэн жаргал байжээ. Сэвд орж ээжийн оторд малын хүнийх нь 2 хүүхэд бий. Охин нь мөшөөл, хүү нь аз гэдэг. Сэвд орж ээж охиныг өрвөөхэ, хүүгийн бондхор гэж өнкрөлж дууддаг лээ. Тэр өрөөл бусдын хүүхэд гэж ялгалгүй хүүхдэд хайртай, хүүхдийг сандаг. Өрвөөхий шиг дэрвэж бөмбөг шиг бөмбөрөн баялтан тоглоход ээжийн сэтгэлд нар ургаж зуны утар хөөрөөр бялхна. Намон цолон ойхон боодо наран домдмын айлан анартад ба намрын яро санчханд мөнгөрсө настайчдэ үнсүүж очих юмсан. Энэ хэнгэ дууддаг чинь Багшижи. багшижи гэдэг аа. Багшижид хайртай юу? Хайртай. Багшижийн чамд гой гой юм авч өгдөг үү? Авдудгаа. Юу авч өгдөг? Чакалын шифр. Унгаа гэвэл тойдондоос гүйгэж ирэх болоо. Тэжээвэр авчаа. Хэн хөдөөнө хоноод ийгээд манай хончин айл хоньны хашаансаа хашаад хонсон өхөн голчихваа ний. Ийгээд одоо мал волкод шармайгаад л одоо ийгээд сүү сайн уух юм ээ. Сэвд орж ээжийн хөмсөг энэ ертөнцийн аз бусдныг зангидж хайрын өрөвчхэн харцаар амьтан голтныг энэрдэг. Сэвд орж ээжийн малын сүрэгт 4 өнчин тул хочирсон нь анх эхэндээ сэтгэлийн өвчин байлаа. Өнчөрнөө гэж хүн амьтан ялгаагүй л да. Эхийн бүүвэд хорвоо амгалан энерлийн хайртай дэлхий жаргалаа. Өнчин өрөөснийг үзвэл элиг өмтөрч дорой буурай харвал зүрх шимширдэг Сэвд орж ээж 6 хүүхдээ өсгөж нэг баярлан 4 ачаа санаад нэг гансарч 4 хэлсээ бодвол нэг харангуйсан урт зуныг өнгөрүүлнэ. Сэвд орж ээж өнөөдөр бууцандаа очихор боллоо. Номхон хөөрөө хүллэж аянд мортоход өнчин бор унган ээжийн мөрс өдрийг даахна. Булгын овоогоос их хүрээ хүрэхэд 30 газар зайтай. Энэ замаар ээж 50 жил заманжээ. Гэвч өнөөдөр энэхүү танил дасал замаараа гонь ганцаараа аялнаа гэж санаа зүйдэнд нь байгаагүй. Юутай уйтгартай, юутай гээврэл. Энэ замын үзүүрт байгаа их хүрээд эр нөхөр 3 хүүтэйгээ гал халуун амьдрал буцалгаж эр хүнээ хайр номерд дулаацсан хайлж уул хайрхныг шилжүүлэх хүчин чадал ус нуурыг ширгэж дийлэх ой бэлгийг шүтэн биширж жаргаж явлаа. 3 хүн зулаагаа эсгэлэн ирж гал голомтын бадран үзэж харж байтал сугарж сунж баймаар өсөж арслан барс өөргөө уул хад шиг дүнсэж ховь төсрөөр шилжихэд ээжийн омог жаргалыг өгүүлэх юм. Дэмий хэдэн жил болоогүй 3 хүн сайхан гоё бөр болгож гал голомт босхон их хөрөөгийн талд уул сардаг шиг нутаг дарж сууршихыг үзээд ээжийн сэтгэл хөлөн бойрын талыг хөндлөнөр эдэлсэн шиг санагдаж билээ.
Сэвд орж ээж тэрэгэн дээрээ энэ тэрийг бодож явлаа. Нэг мэтгэд том хүүн зодог зангаа хийсгэж бүрэгдийн дүүлээр өөдөөс нь дэвэн ирж байгаа шиг үзэгдэн. Гинт бас тэрэгний хажуугаар хоёрдугаар хүүн саарлан мороо унж хөнгөлтлөө инээж хатруулж давхиж байгаа шиг. Бас үзэж байтал баг хүн тэрэгний өмнө номхон хөөрийг хүртлэж явж байснаа бие эргэн ихэр татан уйлж ижилд намайг орхиж хаяад санахгүй байна гэж яриад байгаа шиг. Аль завын бүүмүүд бас өвгөн нь хажууд нь сууж хөгшөө их хүрээд хэн байна гэж очих юм бэ? Бид хамтдаа аялъя гэж шивнэг шиг. Тэрэгний эндэлд өнгөрсөн миний якуул. Хоёрдугаар нь бол одоо манай энэ аж амьдрал хайдвал бас их малжилийн амьдралд бол гол хөшөө үргэсэн хүүгд юм аа. Ийгээд бол яхан архинд орсон тий. Ийгээд хоолыг хавдах хоолын сахуу шингэж байдаг үү. Түргэн шарны тиймд нэр мэдвэжээ. Би яг хүүгдийн хайлаар нэгдүгээр дунд сургуульд нэр мэдүүл яваад гэж. Тэр хооронд одоо өмлөхтэй авалт хийгээд гэж одоо тэр яахан гэлхэлтхий зассан байх магадгүй гэж бодогшаа. Хүүгднүүд нь бас одоо тэр өмчийг заалдан маань би тэгээд тийм ширгүй. Өмчхөн хүний аврахын төлөө засхаас биш ямар. Аль хуснаа засч яана яахан. Тэгээд байх. Баг хүү бас тэрэгний эндэл хадмыгаа хуримн дашаад хадам авган тэрэг жолоод яваад тэргийг уруулаа. Тэр 3 оны ушир. Одоо ийгээд 3 хүү бүр ертөнцийн одоо золбосыг үлээж гисэн аа. Тэгээд манай өвгөн алей аав хизээ 13 онд зүрхэн өвчнөр нас болоо. Ийгээд бол одоо бивэл хөдөө голд нь ажлаас буугуудаа хөдөө малжилж явна. Өвгөн бол хошууныгаа асар цуугаад энэ хоёр багаштай хоол хийнэ. Нэг цагийн будааг ус атаахгүй манай өвгөн аль уухаш уудаг. Гүйэнчиг амьдралын талаар бол бас их чанга. Ажихын талаар бол над бас их ухаан оруулсан миний өвгөн бол. Насан дундаа нөхөр алдах, өтлөхийн үзүр ханиа алдах бол энэ ертөнцийн хамгийн их зовлон ажээ. Энэ зовлон яахта сөвд орж ээжид тусдгийг бүүмэд. Тэр хэдэн жил сөвд орж ээж ёсны гаслангийн далаад ганцаараа унж ой сүнсгүй гонж явлаа. Амьд байгаад өгсөн шиг явлаа. Тэнгэр түмэн нүттэй гэлүү яахта ганц намайг адлах юм бэ? Бурхан бомон нүттэй гэлүү яахта намайг өршөөдгүй юм бэ? Тэр цагт сөвд орж ээжийн нулавсанд хөлн далаа яндаж гаслсан дуунд нь бойр нуур царцж байсан. Өнөө жилийн овоо найртай хүн олон гэвч сөвд орж ээжийн хамгаас санж дурсдаг хүн нь ганцж байгаа. Олон хүний цуглаанд сөвд орж ээж хумсэг зангидж ганцаардаж суугыг хэн хүн харсан ч өрөвдмөр юу нэгийг хайж байгаа харцыг үзвэл зангирмаараа. Булгын овоо өөх төгтэй энэ нутгийн олон малчдын ой шүтлэг болохоор уян улран гүйцэтгээсээр иржээ.
Сөвөг дорж ээжийн туслан булгын овоогийн хавь байгаа болохоор гэрийнхээ шиг амиж хэрэгдэг. Энэ жилийн овоо нарийн хамгийн их өсмөр нь гэвэл нутаг усны саахалт гацаа нийтийн бадрал дэгжирлийн төлөө сөвөг дорж ээж овоо найртаа бараг бүсгүйчүүдийн дурлсан мөргөх ажиллагааг зохион байгуулж айл олныхаа малчин хойчс буюу залуу хаалтартаа хөгшин настайчуудын ажил хөдөлмөр ухаан бэлгээ уламжилжээ. Би 99 оноо 13 оны хооронд өөрийнхөө үүргүүдээ алдаж хажим нь бас өвгөн бас надаас саллаа. Тухайн цаг үед бол би гагцаардмал хүн гэж бодож өнгөрсөн. Гүйч нараа нялга ангал зурчиг дөрвөн ачаа гаргаад би амгшна. Би эднэ санд бодох тутам зариг орно. Альва бүхэн бүр хүчрнэ. Ийгэд өрөн алах хорваны өмтрөл гэж бол хаач бүр байдаг. Гүйч миний биедэр илүүхэн шиг туссан шиг санагддаг. Гүйч би үүнд нёрхгүй. Нэг ялангуяа болоод тэр жил болоод унцаан гэдэг ийшөөний газар хөдлөлтөр бол хэдийгээр одоо ашиг шатгүй боловч өөрөө тусгай намын сэтгэл тушааж өөрийн нэг одоо сэтгэл одоо ард түмний гашуун зовлтын эрэнд бол одоо өөрийн сэтгэлээ илтгэх нэг малчин хүний өмнөөс Монгол хүн жижигхэн бол Монгол хүний өмнөөс ч гэсэн бол ийгж бол одоо хэд удаа бол одоо тусгай намын сэтгэлийн тушааж эмэглэн ашуудаж ийм ажиллагаа бас үйлүүлсэн. Нутаг усандан одоо нэг хүн шиг хүн болгоё гэсэн ийм л хариуцлага гэж би үзнэ. Өнөө жаргарсан 70 хүрж яахгүй. Ийгж гад яагаад одоо болтер ийгж зүтгэж энэ өнөө бол өрийн болохороо бол одоо хүүхдэн бол заавал тэр захтан толтор одоо өнө хүүхдэн өөлөө өндөр хүний жишээтэй болгоё л гэж ийгж бодож байгаа болов гэж би боддог. Өнө хүний бодол бол маш хатуу. Өсвөр хүнд бол одоо ийм зоригтой хүн гэж ховроо бид хөртөр харуултаа ноёс сунгаад их юм. Ихэд бол ойлоод бид янда хэрэггүй л ноёс угаах хэрэггүй бид зоригтой байя. Ийгд бидний өргөд ийгээд ийм байсан. Сөвөг дорж ээж нуламсаа залгахаас биш урсгадаггүй. Зовлоныг ботхоос биш ярьдаггүй. Зуудал хатуу зангийн хүмүүс ойлгоно. Айл ус амтан голтонд уян эвэргүй байдаг бурхан сэтгэлийн нэн чилүү мэднэ. Амьдын буян үйлдэж амьд бурхан болно гэж сөвөг дорж ээж л байхаа. Булгын овооны найр нийжгэр бүтлээ. Сөвөг дорж ээж сүнийн тахилаг хийлээ. Би нэг далганы иймийн дөрвөн аштай хийж өгөө. Би өгчөл хожимно дөөрэ далганы хүнэг гэж байдаг биш юм уу? Тэгээ одоо далганы хүнгийн ч аваашгүй одоо дандаа хүнэг бас бүлэн олдохчгүй. Тэгээд өөрөө энийг өөрөө аяа. Тосор нь одоо олон жилийн далга авсан жимтэн зоос мөнгө хатаг бас хүрсэн. Тэнгэр бурхан ээжийн сэтгэлийг мэдсэн шиг шивэр борон аршаалж гэр хотоо эргэн үсгэр ирсэн хилэс сүнсний төлөө уярж байгаа шиг байлаа. Чи минь бас 3 хүүтэйгээ ирсэн байхаа. Нутаг ус, гэр бүс, 4 хүүхэн хараад баярлаа юм уу? Намаагч харахаа болдоо. Би гэж та дөрвөлд гологцсон хүн. Тэнгэр бурханд ч гологцсон. Өргөх төрөлтэй ч та нарт гологдох байхаа. Танаас жоохон юунтэй надад гомдсон юм бэ? Даарсан үе чинь давхар гэж дийлээгүй юу? Өссөн үе чинь хооломд өгөөгүй юу? Өвчлсөн цаг чинь таан ойртуулж дийлээгүй гэж юу?
Эсвэл гар хоосон ганцэг нэмгэн явуулсан юм уу? Бид нарыг үнчрүүлээд ямар ч элэг зэрэггүй хүмүүс юм бэ та нар чинь. Ятгахта нэгэн ч гээд хоцорч болохгүй юу?